цэцэг сайд халдвар сайд 2 11 сарын 1-ээс эхлээд агаарын хилээ одоо нийлдэхтэй байгаа хилээ шадар сайд бусад улс орнуудтай хилцээр хийгээд ерөнхийдөө маш хатуу дэглэмээр тогтворжуулах асуудал руугаа одоо өнөөдрөөс эхлээд орох хэрэгтэй. За ялангуяа одоо урд төгсрийн хил хаалттай энэ нас удаа үргэлжлэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд бид нар агаарын хилээ аль болохоор давтамжтай байх энэ зүйл рүү оруулах нь бол одоо илүү зүйтэй юм аа гэсэн ийм бодолтой байна. За ингээ иргэдийн шүүмжилж байгаа одоо энэ дабл стандарт гэж яриад байгаа энэ асуудлыг гаргахгүй байхын тулд журмаа шинжлэх хэрэгтэй. Шидар сайд журмаа шинжилж оруулж. Журмаа шинжилээд тэг яг нэг ийм тооноор явахгүй бол бид нар хүртэл одоо жишээлбэл тэг битсэн журмыг хаана хэрэгжиж байгаа ямар байгаа нь ингээд зөрөөд эхэлж байгаа тохиолдолд тийм учраас яг журмаа шинжилээд тэгээ шар бол шар, улбар шар бол шар, ногоон бол ногоон ийм л байх хэрэгтэй. За тэгээ ер нь бустер тун одоо 50%-аас дээш яваад ирж байгаа үед за мэдээж дараагийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөнүүд гарах нь ойлгомжтой ч гэсэн ер нь л одоо шар түвшин рүү оруулах одоо ийм шийдэл рүү хэдүүлэг гаргахад нийгмийн сэтгэл зүйч бэлтгэх хэрэгтэй. Эмнэлгийн байгууллагын ажилтаа холбоо хаагчдынхаа онцгой байдлынхаа ажилтаа холбоо хаагчдынхаа сэтгэл зүйч гэсэн бас бидний хувьд бол бэлдэж бэлэн байдлаа хангах хэрэгтэй. За орон нутгуудад бас стандартууд өөр өөр байж болохгүй. Энийг шадар сайд маш наривчилж одоо шийдэх хэрэгтэй. За ингээд эрүүл мэндэж бодъё, эдийн засгаач бодъё. Амаргүй цаг хугацааны дундуур одоо хэдүүлээс ажиллаж амьдарч байна. Тийм учраас одоо алдуурт хүнд цар тахлыг тэгэл хамтын хүчээр даван туулаад энгийн амьдрал руу өдрөөс өдөр тасан зохицох тэр зүйл рүү иргэдэд уриалаад явцгаая. Урт насны сайд энэ жуулчдын компанитай яриад жуулчдын компанийг уриалаад манай хэрвээ одоо агаарын хил ингээд тогтмол нэгдээд явах юм бол гадаад байгаа манай монголчууд за мөн одоо жуулчид шууд вакцингуугаар орж ирээд манай Монголд вакцин хийлгэж болно гэдэг ийм уриалгыг бас гаргаж болно. Тэрийг юуныхаа компанитай ярьж болно шүү дээ. Одоо вакцин туризм нэгтэй. Нэг өөрөлдөл үнэхээр тэнцээ байгаа одоо бусад улсуудад ойчрон хол байгаа ийм нөхцөлд манайх руу үрчээд одоо манай эдийн засагт тийм одоо мөнгө оруулаад төлбөртэй биш. Зүгээр Монголд ирж одоо жуулчлал хийсний төлөө бид нар өнгөө тарина гэсэн үг. Нэг өөрөлдөл сэтэл гэсэн үг байхгүй.